Spring Airlines компани 3 дугаар сарын 3-ны өдрөөс Улаанбаатар, Шанхай хот хооронд аль биесээр шууд нислэгээ үйлчлэхээр боллоо. Шууд нислэг үйлдснээр хоёр орны зорчигчдод хямд өртгөөр шууд нислэг болно. Цаашид Spring Airlines нь нислэгийн сүлжээгээ өргөтгөн үйлчлэгээний процессоо тасралтгүй сайжруулахаар зорьж байна. Нислэгийн тэзэг Spring Airlines албан ёсны аппликейшн болон WeChat мини програм дээр хямдралтай үн санал болгож нэг талын тэз үнийг хамгийн хямд буюу 132.9 $, эхлэхээр төлөвлөжээ. Улаанбаатараас хүрэх нислэг орон нутгийн цагаар 13 цагт хөрж, Бээжингийн цагаар 16 цаг 45 минутанд Шанхай, Пудун олон улсын нисэх буудал газардана. Харин буцах нислэг Бээжингийн цагаар 8 цагт Шанхайгаас хөрж, орон нутгийн цагаар 12 цагт Улаанбаатарт газардана. Энэхүү шууд нислэг нь Spring Airlines компанийн хувьд Улаанбаатараас хүрэх анхны шууд нислэг болох юм а. Хувийн агаарын тээврийн компанийн хувьд бид олон нийтэд нисэх боломжийг хүртээмжтэй байлгах, үзэл баримтлалыг баримталж, аюулгүй бөгөөд боломжийн үнэтэй агаарын тээврийн үйлчилгээг санал болгодог. Энэ нь илүү ойр, илүү амар аялах боломжийг бодит болгоно. 2026 оны 2 дугаар сарын байдлаар Spring Airlines компани нь 134 агаарын хөлгөөр дотоод болон олон улсын 210 гаруй чиглэлд нислэг үлдэж, жилд 30 сая зорчигч тээвэрлсэн байна. Энэ нь зүүн хойд болон зүүн өмнөд Азийн бизнес, аялал жуулчлалын төв хотуудыг холбож байна. Хямд өртөгт үйл ажиллагааны загвар нь зорчих хугацаа болон зардлыг үр дүнтэй бууруулж, бизнес болон аялын зорчигчдод найдвартай, үр ашигтай сонголтыг бий болгоно гэлээ. Авиа компанийн нэг онцлог нь болохоор хятадын анхны хувийн нислэгийн компани тэр үйл ажиллагаанаас аялал жуулалттай хамтдаа явдаг учраас энэгээрээ давуу талтай хоёр орны хэрвээ Spring компаниар үйлчлүүлж байгаа аялагчид бүгдээрээ Монголд ирэх боломжтой. Ингэснээрээ Монголын дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ бүрэн боломжтой болно гэж харж байгаа. Улаанбаатар, Шанхай хот хооронд шууд нислэгтэй болсноор бизнесийн аялжлал хийх, аялахад илүү хялбар болох юм. Мөн хоёр улсын хоорондын хүмүүнлэгийн солилцоо болон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг ч өргөжүүлэх боломжтой болно.